Дотоод иргэн их сургуулийг түшгэлсэн докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан, их сургуулийн докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд боллоо. Дотоод иргэн их сургуулийн докторант Диванту Монгол улс бүгд найрамдах Вьетнам улсын цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа. Онцгой байдлын сургуулийн эдийн засаг нөөц, ард талын танхимын дэд профессор Хошууч Саран цэцэг, гамшигын эрсдлийн менежментийг сайжруулах боломж, гамшигаас хамгаалах албаны танхимын дэд профессор, дэд хурандаа ганц чимэг, гамшиг тэмцэг бүлгийн эрсдлийг бууруулах боломж сэдвээр тус докторийн зэрэг хамгааллаа. Докторийн зэргийн амжилтаа хамгаалсан эрдэмтэн докторуудаа цаашдын сургалт судалгааны ажилд нь амжилт хүсье.